зүгээр. За хүн орж ирж байна. За өдрийн мэнд. За пэйжээрээ бас шинэ оны 26 оны анхны лайв түрүү хийсэн. Одоо пэйжийг хөтэлдэг аккаунтаас 26 оны анхны лайв хийж байна. Хангуухт явж байна. Эмчилгээ домчилгоо хийгээ явж байна. Хагалгаанд орсоо. Хоёр дахь хагалгаа. Би чинь дээр ирээд хамрын дотор талын нөгөө таславч далийцсан байсныг хагалгаа хэлгэж дурангийн хагалгаагаар тэгшлүүлсэн. Унтуулгатаа орсон. Сая тархин тус газрын хагалгаа орлоо. Гэмтэл авсан байсан юм байна. Халдлага дуртцсан шүү дээ. Алуулангаа алдаал яваад байгаа шүү дээ. Лайвыг. Тэнийг хулгаас нарт тийм ээ. Тэшгүй энэ алтан гартай эмчнэрийн буйнаар нэг эмнэлгээс тэ эмчилгээ амжилттай болоод гарч ирлээ өөрх. За энэ Солонгост явж байна. За энэ манай нөгөө Солонгост энэ ажиллаж амьдардаг энэ Hyundai-гийн том эмнэлэгт менежер орчуулагч хийдэг Дөлгөөн гэдэг байна. Энэ талаар яах юм бэ? Дөлгөөн ирээд хэдэн жил болж байгаа юм даа? 10 гаруй жил болж байгаа. 10 гаруй жил. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг уу? Тийм, нөхөр хоёр хүүхдтэй амьдардаг. Нөхөр хоёр хүүхдтэй. Нөхөр нь юу гэдэг вэ? Одоогоор нөгөө нэг айл нүрхдэг. Айл нүрхэж ямар юм гэдэлээ? Иса хийдэг юм шүү дээ. За ингээд Дөлгөөн маань ингээд ер нь хүний нутагт ингээд орчин бүрдсэн байхад монголчууд завхин өдөө сайхан амьдрд юм да. Тэ одоо өндөр цалин авахар чинь тэгэл машин унаа хүртэл ингээд сайхан Дөлгөөнд ингээд гоё үнэтэй бенз. Монголч гэсэн одоо Монголдо одоо орчин бүрдээд өндөр цалин аваад ирвэл тэгэл ир юмгүй ялгаагүй ингээд тэ сайхан цалингаараа сайхан амьдрс тийм ахын доо. Тийм шүү дээ. Тэ. Тэгээд Дөлгөөнийхөө буйнаар энэ чинь Hyundai Group-ийн би ч нөгөө Hyundai усан онгоцны үйлдвэрт байсан шүү дээ ахын мэдж бод тэ. Тэгээ одоо манай хамт олон намайг бас мартаагүй нь хөрхий яахгүй. Тэгээд Hyundai Group-ийн нөгөө усан онгоцны үйлдвэрт хагалгаанд орлоо. Дарга нарын хүүхдүүд чи ямар гадаадд сурж ирсэн нэртэй худлаа шаагаад тэгээд яваад байх ш. Мань би Солонгост хараа жил хийж ирсэн. Үний яадгийг хөдөлмөр хүний голногоос хүн хөдөлмөр голдгүй гинлээ штэ. Тэ. Одоо энэ араа ингээл ер нь Солонгосын газар нутгийн 70% нь ууларх гэж байна. Энэ одоо уул руу гараад ирж байгаа хараа. Тийм багаж. Тэр уулан дээр барьсан байшаа хараа. Тэр ямиг нэрээ супер гусах юм аа те. Тэгэл урасдаг лефт юу захилгаан шатах шиг байгаа. За ингээд уулнаас оруулж байна. Зам мам гэж зүгээр тойл юм уу? Тойл. Энд зүгээр захын хөдөө орон нутгийн зам шүү дээ. Улсаа гэдэг чи одоо захын аймаг штэ. Захын хот. Солонгосоос зүүн урд зүгт 350 км-д байдаг Бусааны аргалын Бомт хот. Улсаан том усан онгоцны дэлхийд нэгт ордог том 12,000 ажилчинтай усан онгоцны үйлдвэрүүд байна. Hyundai-гийн автомашины үйлдвэр байна. Одоо удахгүй хажуугаар нь гарна харуулна. Дуршлаг судлуулъя. Тэ. Манайхан зам тавьж иргээл худлаа гуцаад хагархаа зам дээр далхан дээр маасл дүрхэж байгаа юм шиг асфальт дүрхэд болчдөг шүү дээ. Тэгэд энэ хараа зам гэж энийг хэлнэ. За ёо. Захын нэг аймгийн зам, орон нутгийн зам тийм ээ. Улсааны Hyundai-гийн International School гэж байна. Одоо улсын сургууль наа. Би нөгөө Hyundai-гийн инженерүүд хүүхдүүд сурдаг. Инженерийн хүүхдүүд сурдаг юм байна те. Ер нь бол дандаа нөгөө Канада, Австрали инженерүүд ихтэй. Зүв. Энэ нөгөө олон улсад нөгөө энд нөгөө Hyundai-д ингээд усан онгоц захиалгад инженерүүд нь ирж хяналт хийдэг хүүхдүүд сурд юм ба штэ. Нэг усан онгоцыг нэг 2-3 жил хийдэг. Тэгэл эхлэхээс нь ахуулаад, эсвэрээс нь ахуулаад инженерүүд гэр бүлээр ирээл дуусан дуустал байдаг штэ тий. Тэгэхэд хүүхдүүд нь сурах юм ба штэ. Зөв. Усан онгоцны үйлдвэр, машины үйлдвэр, тэгээд нефтийн үйлдвэр байгаа. Нефтийн үйлдвэр, машины үйлдвэр байна гэж. Улсаа хэдэн сая хүн амт тавилаа? Сая
Улаан хот болохоор сая 300 мянган хүн амтай. Дагуулх нийлэх юм бол 1 сая 700 болно. За улаан хот ингээд яг төвдөө сая 300 мянган хүн амьдардаг. Дагуул ингээд одоо манайхаар бол захын дүүрэг мөргүүд нийлэх сая 700 болд юм байна те. Тий. Тэгээ улсааны зүгээр л нэг улсааны Сеулийн Солонгосын энэ захын аймаг гэхэд одоо Улаанбаатар шүгүү амтай гэхэд төгжрөл алга байна шүү дээ. Харал. Энэ одоо сая 500 мянган хүн амтай гот энэ хараа. Төгжрээ байхгүй, утаа унаар байхгүй, солиоруулж штэ. Одоо байгууллага ингэдэм байна. Манай энэ дүлгөөнд дүү ярьсан л да. Ингээд энэ мод тарьсан байгааз. Байгууллагуудын хийхээр байгууллагуудаа мод тарьд юм байна те. Ойгоо маань баяраа тэмдэглэж мод тарьдаг ингээд энэ хараа энэ таримл мод байгаа хэвээр. Тэгээ байгууллагуудаа ингээд газар өгчт юм байна л да. Тэгэл байгууллагынхаа ойгоор ажилчтайгаа яриад мод тарьдаг гэж шүү дээ. Одоо хөрс хөрөнгөлөг чинь тэр модыг байгууллагууд ой тэмдэглэж одоо шоудаж архиччихаар мод тарьгээл чиглэл өгчмөр юм биш үү тийм ээ? За манай байгууллагын хэдэн жил тийм ээ? За газар нутгийн ер нь бол тэгээд 70% нь уулрах гэж тараа ингээ уул. Нэр дэд үтцэгч энийг л хэлж байна да. Зам гэж үүнийг хэлнэ. Тэ? Манайхан зам барих гэж там шаана. Солонгост бол гоё досон замыг толитл барьж байна. Донсолгоо алга. Ах дээр ярьж машиныхаа досыг солиулаараа миний дөө гэд. Манай энэ даваа чулууны Батуулдах маань биш ч Батуулдахаа сайн байна уу? Шинэ оны минь дүү Солонгост явнаа. За энэ ийшээ орохоо шүлж явах уу? За хараа түнэл. Эндээс гарангуутаа нөгөө машин. За түнэл рүү орлоо хараа. Уулыг ингэж нөхөлдөг юм аа. Харж гэнэ үү? Та уул нөхөл нь метро барина гэд гадагшаа явж гин гэд мөнгө бүрээ шаагаад байгаа дуракуудаа. Та нарт би үнгүү ингээ харуулад өгье заа ёо. Түнэлийг ингэж хийж байгаа ш хараа. Бид нар ямар түнэл хийх гээд байгаа биш тийм ээ. Том давхар одоо далай дээр хурдны зам барих гээд байгаа биш. Зүгээр дэгшин шахуу тал дээр л замаа барьж чадахгүй байна гэдэг бол бид нар хэдийн хугацаанд ухарцсанаа бол одоо эндээс харна та тийм ээ. Авилгалгүй улс орон ингэж хөгжиж байна. Энд чинь зүгээр захын нэг аймаг штэ. Манайхаар бол Доронтой аймаг юм уу та тийм ээ. Сүхбаатар аймаг ч юм уу зөв үү? Зүүн тал юм. Тийм л биш штэ. Захын аймгийн дэд үтснийг иймэрхүүл байна да гэж. Түнэл нь хэдэн зуун метр ч явчих да. За даглаа дахиад түнэл. Түнэл дотор шүлжээ барьж байна. Асуудал алга. Хараа дахиад түнэл. Паг тэр агуу бүрийг хараа. Хатаархтал шааж байгаа маань солонгосчууд нэрээ. Овоо тойчинууд юм аа. Манайх одоо малнууд мангарууд байгаа цагт энэ зэргийн хөгжлийг мөрөөдөж чадахгүй. Тэгээ солонгос руу дарга нар бол байнга шаадаг гэж байна шүү дээ. 5 өдрөөр нэг тусдаг гэж шүү дээ. Амар уу? Дороор шааж байгаа шалгачууд. Тэ? Зүгээр л тэгэхэд одоо энэ минийг үздэг юм уу сохоос үүрнүүд. Одоо улсаа ийм болгоё гэж боддгоо юм баг та манай хулгайчууд. Тийм ахын доо. За энэ хараа энэ хав зогсох юм байна. Тэр улсааны энэ хараа. Энэ хав зогсох болох энэ кармер. Ахын доо нэг зогсоотаач. Ахын тэр машины үйлдвэрүүдийг харуулаад идэх үү. Чи аваар асаач заа. Би зүгээр энийг буулж байгаад нэг харуулах болно үстэй. За би энийг харуулаад тий. За тэр болохоор зэрэг энэ Hyundai-гийн автомашины үйлдвэрлэсэн машинууд нь энд байна. Нараа энэ чигээрээ мангар том үйлдвэр байт юм байна. За энэ дээрээс харагдахгүй шүү. Сайн харагдахгүй байна хин доо. Ирд нь ч зогсож идэх хөө. Би чиний люкээр гарчиж болохгүй. Бас камер хараад гай болох юм болоо. Уцаа гаргачихвал яах вэ? Зүгээр болно шүү дээ, тэ. Яг хоёул доошо буугаад. За тэгээд энэ машин тэрэг нэрээс солиоруулж байна. Энэ
Энэ усан машиныхын үйлдвэрт гिचнэн ажилтай хандаа. 10,000 хүн байгаа хаа. 7,000 гэжсэн. 7000 гэдэг чи манай Эрдэнэт ганц хамгийн олон ажилчсантай Эрдэнэт үйлдвэрээс л дээр тэгтээ баялгаа авахгүй. Жижиг үйлдвэр чи ороогүй нөхгүй. Ороогүй шүү дээ. Ороод алаа ич шүү дээ. Жижигүүд нь орох юм бол тэгээ яа. Хараа. Тэр одоо ингээд үйлдвэрсэн машин ачиж шүү дээ. Оо би нүсэл зүүх юм бэ те. За энэ улсааны энэ машины үйлдвэр өөстөө. Яагаад вэ? Манайх нэг хотондоо нэг хонь хураацсан байдаг шиг л автомашиныг зүгээр хурааг ачдаг юм шиг. За энэ бол ингээд автомашины үйлдвэр нь хараа. За энэ автомашины үйлдвэр хараа үйлдвэрсэн шинэ машинууд. Тэгээ нарны панел тавьчихсан. Энэ дээр одоо гिचнэж мегаватт эрчим хүч ингээд нарнаас авчдаг. За одоо энэ хараа. Энэ ингээд үйлдвэрсэн машина ингээд усан онгоцод ачиж байна. За энийг ингээд усан онгоц аччихад жолооддаг жолооч нар бараг хэдэн зуун байдаг гэсэн те. Тэрүүгээр ачиж ш тэр хараа. Яа. Атархт авч шүү хараа. За энэ хараа. Hyundai-гийн үйлдвэрлэсэн машинууд энэ ч гिचнэн километр шиг ба. Үргэлжилсэн том гашаа хараа. Өөс замбраг ёо дээш орох гэсэн оруулахгүй. Төвшөөрл аав. За дараа ирж би нэг дотроос ингээд энэ шинэ машинууд ингээ хураалттай хараа. За тэгээ унаад усан онгоц руу ачаад зөөгөө явж шít машинуудыг ёо. Тэр хүртэл гашаад байна шít хараа. Моторс Hyundai моторс гэж. Үйлдвэр хагасан дотор ингээд машинууд нь хараа. Хураалттай. Манайх нэг хонь үржүүлж байгаа юм шиг л машинуудыг зүгээр станыг үржүүлээ ачдаг юм байна үйлдвэрлэх гэж хараа манайхаа үйлдвэрлэгч орон ийм байна. Тэгэхэд бид нар 21-р зуунд энийгээ болихэд зүгээр л нэг ойр зүрийн те зам барилга барьж чадахгүй бид нар хундаал шаагаад байгаа шүү дээ. 5-р цахилгаан станц барих гээд бараг 50 жил худлаа шаалаа шүү дээ манайх. Тэгэхэд хараа хүний хүүхдүүд ийм их хөрхий байна. Харж гинэ үү? Хар дарганараа машинуудыг яагаад байгаа юм бэ? Хураага ицсэн шүү дээ. Харж гинэ манайхаа дуусахгүй ямар ч том гашаа хүүхс таврах том үлдэх шүү. Бэтөө. За тэгэл энэ ч удаа Америкийн зах зээл, Европын зах зээл дэлхийг өгч шүү дээ. Солонгос машин бол дандаа джипнүүд супер ингээд үйлдвэрлэл гарч ирэх нь хараа. Үйлдвэрээсээ зүгээр л ингээд цовж штэ хараа. Ерөөсөө манайх нэг адуу цовдөг штэ. Цовж байна да. Авараасаа гарах юм. Тэр хараа цовж штэ ерөөсөө. Ингээд цовж байна да. Үйлдвэрлэл ядаа хачлага явагдаж байгаа юм байна. Цовж байна. За ингээ очсон байгаа газар үрнэ эмнэлэг домлогт үйлчлүүлээ явж байгаа ч гэсэн ажуугаар нь бас тэгээд боломжийг ашиглаад монголчуудаа энэ зүгээр арал дээр шахуу байдаг жижигхэн газар нутагтай 60 сая хүн амтай Солонгос улс яаж хөгжиж байна. Бид 3 сая гаруй хүн амтай асар удам газар нутагтай асар их баялагтай мөртлөө яаж гуйлагч амьдраад байна. Нэр шүү. Солонгост байгалийн баялаг гэж энэ доор юу ч байхгүй. Ямар ч алт эрдэнэс нүүрс ч байхгүй заа юу. Төмрийн өдөрч байхгүй. Одоо энэ машин хийж байгаа төмөр мөмрөө дандаа гаднаас ав. Тэгэл хахад ингээл тасархаа өгч шít харал та. Яагаад байгаа юм бэ? Энэ зам аав нь яагаад байгаа юм бэ? Татаархтал шааж шít. Тэгээ манай дарга нар 30 жил гадаадаар амьдрал судалж хөгжил судлаа шаасан хүүрнүүд очоод тэгээд
юу хийгээд байгаагаар гуйлгачингууд бай. Тийм биз дээ. Хөгжил гэж энийг хэлж байгаа шүү дээ. Тэг очиод энэ шиг замтай болоо. Зам машины үлдэр гэж худлаа шаагаад ч яах вэ? Зүгээр нэг замаа энэ шиг л болгоё л да дуракода. Нэг сая 300 мянган хүн амьдардаг улаан хот. Ингээ төгжрөл алга ба шүү дээ. Атаархтал шааж шүү дээ. Гэтэ улаан тул зүгээр энэ дээгүүр нь метро гэдэг болохоос доогуур нь юу байд юм уу? Метро баггүй. Улаанд метро байхгүй заа юу? Автобус л байгаа. Сая 300 яг метро тавьд ашиггүй юм чи. Сая 300 мянган хүн амтах хоттой. Тэ Сеул шиг амар 10 20 сая биш тийм биз дээ. Улаанд сая 300 мянган хүн амтаа улаан гэдэг юм жижигхэн буланд сая 300 мянган хүн амьдарч байна. Метро байхгүй заа юу? За дахиад машины үйлдвэр хараа. Нэрээ солиортол үйлдвэрлэх юм. Энэ ажилчдын машин юм шиг үү те? Энэ үйлдвэрт ажилладаг ажилчдын машин хараа. Ажилчдын машины паркинг уу энэ зогсоод ямар том юм бэ? Ямар уудам юм бэ гэдэг шиг шааж шít. Атаарах чинь шүү. Яандаг үлээ. За ингээд түнэлээр орлоо. Зам амыг үл нэрээ солиоруулж ин дөө Одоо манайх чинь нийслэлийн авто замын газрын дарга марга Америк сурж ирсэн гуйлагч л байгаа шүү. Том пэдэс буцаан байлээ. Чи одоо энэс илүүг үзээ байлгүй. Зам барьж иргэл хотлоо асфальт түрхээ шаагаад байгаа шүү улгаачууд. Тэгээ нөгөө тэнийг бороо ороод овоо тавгаал гараад ир. Гоё шүү дээ. За ингээд далайн бомтох шүү дээ. Үйлдвэрийн хот юм шиг үлээ те. Аж үйлдвэрийн хот гэж. Ямар удам юм бэ гэж. За энэ гол мол нь байгалийн голдролоор л урсаж байгаа шиг байна. Ямар нэг өөрчлөлт орж ухаж төнгөсөн юм алга. Ганц юм яах вэ? За одоо ингээд энэ 27 26 онд анхныхаа лайвыг хийчлээ. 1 сарын хэдэн эхний өдрүүдэд эмчилгээ домолцлоготой байж байгаад хагалгаа хийлгээд хэд хоног лайв хийж чадсангүй. Одоо үргэлжлүүлээд гой лайв хийнэ. За ёо. Алсын зайнаас гой юм хийн. За. Тэгээд өвчнөө илэршүүлж байгаа турдаа очноо. Хамаагүй чанга ярьж болохгүй байна. Ягаад гэвэл хагалгаа хэлэхээр гам бариад хүнд юм өргөж болохгүй, чанга манга ярьж болохгүй гэсэн тийм ахын доо. Та манай энэ эмнэлгийн менежер охин хэлсэн гам басан бариараа гэсэн энэ хүн орчуулж надад хэлсэн тийм ээ. Тэг байна гэж. Одоо солонгосууд авилгалтайгаа үнэхээр супер тэмцэж байгаа. Ерөнхийлөгч авгаатай наваачаа шорон шаацсан шүү дээ. Яасан? Авгаа навилгал авсан тийм үү? Тэгээ шорон шаацж байгаа. Зүгээр нэг дарга нар бол өчнөө байгаа шоронд тийм. Авилгал авсан дарга нарыг бүгдийг наваачаа шорон шаагаад байгаа. Хятад, Солонгос, Япон бол. Тэгээ дээрэс нь эдгээр чи ёс зүй хариуцлага алдвал тэгээд өөрөө бүхэл зүйл ажиллаа өгнө. Тийм ээ? Ийм байдаг байхгүй. Ингэж ёс зүй нэгчээж шаардлага тавьжээж зөв ёс зүйтэй дарга нар гарч ирж улс орон хөгждөг юм байна. Тэрнээс нэг мэлийгээд гөлийсөө худлаа гоц судлаа шаадаг, болор цум шаачмаар худлаа шаадаг хэдэн гарууд дарга хийснээр Монгол улс хөгжинэ гэж байдгүй юм байна. Ер нь улс орон хөгжинэ гэж байдгүй юм байна. Ярьснаа хийдэг, хэлснээ хийдэг, хэлсэндээ байдаг, хариуцлагатай тийм хүмүүс гарч ирж тийм улсууд улс төрд гарч ирж л улс орон хөгжих юм байна шүү дээ. Хөгждөг юм байна. За юм байна. Өөр юу байцгаана? Хангуг үнэхээр атаархмаар гоё шүү тийм шүү дээ. Одоо тэгээд яг за одоо энэ их гоё газар байна. Та бүхэнд харуулъя. Ингээд голынхоо энэ ямар гол байх юм дөө? Мөрнүү те? Голынхоо эргээр ингээд явгуу нэг зам тавьсан, дугуун замтай хүмүүс ингээд дугуй унаалаа. Гоё юм аа. Нэг хуулаа яг шít биелүүлдэг, дүрмтэй, журамтай, стандарттай
хот орон гэж өөр юм аа. Би төвтэй галтай. Тэ готыгаа төв дээр. Энэ явган хүнийхэн замын хаажууд бүр тэрүүгэр биш тэр араа. Нэг халамцсан нөхөр машин бариад ийшээ гарахад тэр явган хүнээ дайрна гэхгүй амар биш тийм бохоос. За ийм байна. За би одоо өнөөдөр 7 хоногт 2 удаа эмнэлэг төрж үзүүлж байгаа. Тийм ахын дөө. Тийм. 7 хоногт 2 удаа ирж байгаа. 2 дахь 5 дахьт тий. Тийм. Өнөөдөр 2 өдөр. Тэгээ би Сеулээс ирж байгаа. Өглөө би Сеулээс 8 цагт KTX хурдан галт тэрэгэн цуухад 10 гээд дөлгөө намайг туссан тийм ээ. Одоо би 16 цагийн KTX цуун. Тэгээд би яах вэ? Хүргэж байгаа. 18 цаг гээд очиж чинь тийм үү? Тийм. Тэгээд би энэ дөлгөөний ажилтдаг Hyundai Group-ийн имлэгт төвчсөн. Тэгээд имлэгээс ингээд дөлгөө маань надад менежерүүд нь тосч аваад ингээд гоё үйлчлдэг юм байна. Тэ. Өвчтөндөө ингэж анхаардаг юм байна. Манайхан бол зүгээр хэцүү шүү дээ. Яг нэг өгүүлэхэд. За дөлгөөнөөс дараа Hyundai Group-ийн улсын их сургуулийн эмнэлэг байгаа. улсын их сургуулийн имлэг. Тэгээд дөлгөөнөөс бол яриулах юм зөндөө байна л да. Тий, сая ингээд дээр ингээд чи намайг тусаа явж байхад энэ яндан манда ингэж утаагүй болсон энэ төргээд хариуцлагатай яд юм байна шүү дээ. Одоо жишээ нь энэ яндангаар ингээд ямар байгууллага нэг лээ. Одоо энд нефтийн үйлдвэр, химийн үйлдвэр ихтэй. Тэгэхээр тэр үйлдвэрүүдээс ингээ гарч байгаа яндангийн бохирдлын хэмжээ байгаа байхгүй юу? Тэр бохирдлын хэмжээн дээр ингээ шүүлтүр тавьсан. Тэр шүүлтүрийнх нь нэг бүх хэмжээ нь болохоор хотын захиргаан дээрээ хянжидаг юм байлаа. Тэгээ тэндээсээ хэрвээ одоо тэр хэмжээнээс ихтрэх юм бол шууд автоматар торгуул бичигдчихийдэг. Тэгээд 24 цаг хяндаг. Одоо энэ чинь бас нөгөө цахилгаан станцууд байдаг шүү дээ, тий? Бас ингээд яндангаар нь утаа гарна шүү дээ. Одоо энэ ойр энийг харагдахгүй л дээ. Тэрийг хотын захиргаанд хяндаг юм байна. Хотын захиргаанд иргэдээ олон нийтийн зөвлөлтөд олон нийт нь өөрсдөө хяндаг. Ягаад гэвэл иргэн бүр амьсгал хаагаараа өөрсдөө хяндаг юм байна л да. Зөв үү? Тэгээд тэр одоо манай аймгийн төвүүд бол Улаанбаатарын гарч байгаа тэр цахилгаан станцын утаа бол ямар ч үйлдвэр байхгүй. Зүгээр бид нар бол хөхрээр амьсгалаад үндсэндээ бол Монгол бие туу цайтаа тултал байж байгаа. Хэрвээ энэ ч дээр үед бас тийм утаатай л байсан гэж шүү дээ, тий? Одоо бас 15 жилийн өмнө бол бүр Улаанбаатараас амар утаатай байсан гэж. Улсын одоогоос 15 жилийн өмнө Улаанбаатараас илүү утаатай байсан. Одоо ингээд хэдхэн жилийн дотор ингээд утааг бүрэн шийдээ хийсэн ба шүү дээ. Тийм үйлдвэрлэл ажилтны хот болохоор яалтчгүй нөгөө яндангаас гардаг утааны хэмжээ хамаагүй их үед юм байна. Бас бохирдол нь илүү их химийн үйлдвэр ихтэй болохоор. Тэрийг бүр шүүлтүр тавиад янзын болгоо хийсэн. Ямар ч утаа. Захиргаанаас нь хянаад тэгээ хотын захиргаанаас нь өөрсдөө тэр торгуулаа аваад тэгээ явчихдаг юм бэл. Зүг. Энэ мэтлэн одоо энэ Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдээсээ дуршлаг судлаа. Хэдэн дарга нараа та нар одоо гадаад явж өлсөж өгөх гэж байгаа юм шиг. Та нар гадаад явбал нэг хурал нэртэй худлаа шаагаал тэгэл арх хурж архиж байгаа л ирдэг. Зарим дарга нар яг нэг өгүүлэхэд худлаа гуцаад одоо энэ Солонгосын энэ хурлын гишүүдийн Солонгосынхны юу гэдэг? Улсын хурлын гишүүд. Гэхдээ юу гэдэг дууддаг энэ тэр? Одоо төрийн дуу мом конгресс гэдэг штэ Америк. Кукисада. Энэ Солонгосын улсын хурлын нь бол одоо Монголын их хурлын гишүүдээс залхсан байдаг гэж байсгаа нэг их хурлын гишүүд уулзгаа санал тавих яах гэж байгаа юм бол тэгэл нэг л юм яриад ирэх. Тэгэл нэг гишүүн ирээл нэг өөр юм ярьдаг гэж штэ. Ингээ ядж яхад ярьсандаа байдгүй гэж байгаа байхгүй. Тэгээ манайхан ингээд үндсэндээ бол баг айлын тал тоохгүй багтал алдганаа хийдэг гişүүд бид нар нэг очиад айлчлаатай гэж судлаа гуцаад мөнгө үрээд яваад байдаг одоо бойлцоо юу. Та нараас залхацсан байна. Харин зүгээр энэ Солонгост ажиллаж амьдарч байгаа 60 мянган монголчууд өөрсдөө энэ Монгол улсаа ингэж хөгжлийн гарцсан юм байна гэж судалгаа гэж хангалттай хийц. Харин энд ажиллаж амьдарсан Солонгост ажиллаж исэн хүмүүсийнхаа саналыг нутагшуулж тэднэрийгээ бас тийм ээ ажил хэрэг болох төвшөнд л ажилд авцгаа. Ингээд болоо шүү дээ. Тийм биз даахын дөө. Тэрнээс нэг хитэн дарга нар Солонгост ирснээр Солонгос шиг хөгжнө. Ёстой тийм байдгүй битгий шаа гэж хэлмээр байна. Тэгээ дарга нар минь Солонгос руу нэг гөлөв доолов хийж наашаа зардал мөнгө гүрж явдаг болцоогоор байдсан дуракуудаа заяа. Одоо би та нарыг очиж байгаа дисктер лайв хийгээд мөн хяналт тавихгүй бол хөөрнүүд дур худлаа шаагаал Солонгос гээл. Одоо намайг энэ Солонгост ирснээс хойш хэд хэдэн гişүүд ирээл энэ Солонгосын энэ айлын талдаа уулзна гэдэг юу ч гэгүүлсэн байхгүй худлаа шааж байгаа явцсан гэдэг.
Нөгөөдөл нь тэгж байгаа юм чи баг. Тэгж штт. Гээгүүлж байгаа юм хаа байгаа. Тэгээ бидний хүлээгээд аваад тачиг шаадаг гэж байгаа байхгүй. Нэг уулзаал буцдаг, жижүүр яриа буцаа яриад буцдаг гэж. Намайг өр Монголд байхад бас тэгдэг байсан юм дөө. Нэг дарга ирээл хүлээгээд аваад тач айлчлалтыг шаадаг байхгүй. Тэгээд би ч нөгөө ерөнхий консулээр айлын талд ноот өгөнд яах ч ирж байгаа юм бол гэдэг штт. Онгой юу? Тэгэл ирээл ааста уул усаараа холбогдсон эртний түүхтэй гэж худлаа шааж нэг ганц уулзлээсэн болоод орой нэг арх угаалдаг гударч аваад зайлдаг байхгүй. Хүү харахад бол нэг гадагшаа яваад ирлээ худлаа хуцсан ажиллаар гэдэг хүүрнийх нь ажил байхгүй ямар ч ажил байхгүй. Яг ингэж дарга нар гадаадаар зугаалж ирсэн заа юу. Юу ч гээгүүлээгүй. Тэгээд хитэн тэр бумаар бодтаах юм дөө. Одоо солонгосын дарга нар гадагшаад шаамаг зугаалдаг юм байхгүй те. Бүгд хариуцлагатай энэ чинь оногцсон ажиллаа хийгээл явдаг. А тэгжээж энэ улс орн чинь ингэж хөгжиж шít харал та. Ийм супер хөгжиж байгаа байхгүй юу? Яг тэгвэл илүү дотоод зард гарахгүй зардлаа зөвхөн минь замыг барихад мөн хотогчлтыг хийхдээ зарцуулж шít. Тийм ээ лгөнөө. Ийм байна. За тэгээд энэ дарга нар энэ жил гадаад явах болоорой. Одоо өнөөдөр зүгээр хурган дарга нарын томилолт замаа алдсан. Энэ жил энэ хурган дарга нар болон энэ дарга сайд нарын гадаад томилолт болвол хэдэн тэрбумаараа батлагдсан байгаа дуракуда тэр мөнгөөр нь ядаад нэг хавдрын имлэг бараа. Гэмтлийн имлэг бар. Өнөөдөр Монголд гэмтлийнх имлэг багталцахгүй шалаараа зулж байгаа. Хүүхдийн имлэг багталцахгүй зулж байгаа ахын дөө өвөл болон тэгэл утаагаар нь ханиад төрөлсөд алж өгнө шүү дээ Монголд ч. За тэгээд эмэгтэйчүүдийн имлэг үнэхээр хүрэлцгээ байсан. Төрх имлэгүүд ачааллаа даахаа байсан. Асуудал бол их байгаа шүү Монголд. Игний нүгөө хэлэхэд. За ийм байна. Тэгээд Солонгосоос лайв. Пэйжийн лайвыг үгээр өндөрлөё. Хэдэн минут лайв хийж бай. Заахан тэгээд нэгт төрөөд ирээ тийм ээ. Нэгт төрья. Нэгт төрээд энэ чинь нөгөө апресс хийсэн учраас энэ тархины тархин тус газар апресс хийсэн учраас нөгөө юу яа. Оё моёга ахуулна. Их юм байна бас. Тэр нөгөө шарх сорвын үзэн энэ тангаа авна. Одоо ийм гэлдэгч чинь арай супер шүү дээ. Өөзөсөө. Өнөөдөр миний авсан юм энэ арай. Ингээд уух ухаар нь тавиал. Тэгэл энэ дээр чи бүр өстой тэнэг мөнх хэр тэгэл нэрийг тавиал. За яа. Тэгэл энэ дээр байна шүү дээ. Ингэж уун гэж заавар юм бичээл. Аа? Ийм нямба. Хараа. Даваагийн мөнх хэрэгтэнгээл. За энэ имийг бол ингэж уун, энэ досыг бол ингэж тусаана. Ингээд нөгөө яагаад гэвэл чинь хагалгаа хийсэн учраас шарахын хурдан яахын тулд антибиотик энэ төр өгд юм бэ тийм ахын доо. Ингээд энэ ийм уух. Одоо нөгөө би олон юм ууж ирсэн бол саяныхаар ингээд эмнийх ширхэг багассан. Хараа хоёр юм уух юм тийм ээ. Өглөө оройд ингээд тэгээ ингээд нэр бичсэн хараа. Ийм чамбаа байгаа хөөхгүй. За ингээд эрүүл мэндийн асуудлаар Солонгос улсад явж байна. Өөрийнхөө зардлаар явж байна. Татвар төлөгчний мөнгийг үрж дарга нар шиг яваагүй шүү. Дарга нар бол авгаа хөөхөд гэр бүлээ дагуулаад гадаадаар зугаалаа шаадаг. Би бол өөрийнхөө зардлаар явж байна. Тэгээ өөрийнхөө зардлаар өөрийгөө имжлүүлээд явж байна. Лайв хийж явж байгаад халдлага дөртөж толгой дариг руугаа их цодуулсан. Арай чамнасаа алдцсангүй ирж нэг юм эрүүл мэнд хөгжсөн газар ирж найдвартай онцлуулж авлаа. Ахын дээш харж унтж чадахгүйсэн байхгүй. Дандаа хоёр талаараа дээш харахаар тарих өвдөд. Одоо бол асуудал баг та. Одоо асуудал ингээд энэ хойдлтын учирхаа үүссэн энэ нь цаашаа явбал бүр амь насанд аюултай гэсэн байна л да. Тэгээ тэрийг ашгүй нэг юм илрүүлээд эртэлрүүлээд онцлуулчлаа. Монголд оншилж чадахгүйсэн Солонгост онцлуулчлаа. Намайг зогссон улгаач нараа эрүүгийн хариуцлага хүлээхээр удахгүй хүлээгээ байж заа яа. Хуулийн дагуу шийдэл. Нахан лайв хийж байгаа олон хүмүүс зодуул зохиолсон таах юм даа. Чахага лайвыг үздэггүй. Бас хаард шүү дээ. Гэхдээ заримдаа нэр тэмцэн лайвыг явж явсан юм уу дуракууд нэрэл зохиод авч байгаа юм чи. Тахан ямар зодон зохиогоо солиороо явах юм ш.
Хэцүү шүү дээ. Тэгэл нэг хүн гойно одоо нэг ийм лайв хийгээд өгөөч тэгээд үггээл ингээл энэ болохгүй асуудал энд байна шүү дээ. Та энийг лайвд ач гэхээр тэгэл би чинь гошгож орчиж лайв асааж байгаа л тэгэл муу халдлага төртчих юм биш шүү дээ. Яг нэг өгүүлэхэд. За тэр хоёртаа ингээд Солонгосын нэг захын дүүрэг сая 300 мянган хүн амтай хот улаан хотын төгжрөл байхгүй сайхан байна. Одоо би 350 км Сөүл явна. Сөүл рүү би 2 цаг явна одоо. 16 цагийн би KTX буюу хурдан галт тэрэгэн суун. Тэгээд 18 цагт очин тийм ээ. Тэгэхэд манайх дэлгөөнөө чи мэдэн штэ. Нэг 2 км явах гэж 2-3 цаг төгжрөө шаачна. Үнэн биз дээ тий? Тэгэхэд нэр энд бол яаж амьдраад байгаа юм байна. Солонгосчууд. Бид нар яаж амьдраад байгаа? Биднийг яаж амьдруулад байгаа юм бэ? Өнөөдөр мөнгө байгаа зүв бодлоготой байх юм бол энэ дайны хөгжил бидэнд бол хангалттай байгаа шүү дээ. Харамсалтай нь яагаад хөгжиж чадахгүй байгаа юм? Толгой нь ажилтгүй, тэнэг, тий? Хувийн ашиг сонирхлоо урдаа тавьсан, амиа бодсон ийм новшин дарга нартай учраас Монгол улс улан чаагаад Солонгос улс тасарцсан хөгжөөд байна. Ялгаа ердөөсөө энэ. Солонгост бол хуулийг бол ягштал бий хариуцлана. Амир шүү дээ. Тэгээд одоо 80-та өгөн дууган унсан шааж шүү дээ энд. Одоо энэ таксиг бол нэг өвөнөр барай явж байгаа тий. Таксин дандаа өвөнөр явж байна. 60-70-та өвөнөр л такси шааж шүү дээ. Тэдгүүрт гараад хийдэг ажил нь таксин. Солонгост ирсэн манай бүх монголчууд мэдэн такси бариул өвөнөр таксин чааж. Тэтгэврт гарчаал. За түр хоёртаа нэг торол ороод ирсэн гуцж байна. За яг бас нэг ойр лайвыг ойр лайваараа шууд тороолуудаа хэрэлдэж яах. За түр хоёртаа. Ингээд удахгүй лайв хийн за. Гой лайв хийн заяа. Энэ нэг ах нөгөө юугаар аккаунтаар хийсэн. Түрүү би пэйжээр хийсэн шүү дээ. Пэйж чи хөтөлдөг энэ аккаунт юм байна. Тий. За түр хоёртаа.